Сайн байна уу? Өнөөдрийн ярилцлагад тавтай морьсон уу? Та ихсээд өөрийгөө танилцуулахгүй. Баярлалаа. Намар Царааны Батбаатар гэдэг. Говь Алтай аймгийн Бигэр сумын уугуул. Морин төвөргөн 2026 арга хэмжээний волейболын тэмцээн таны нэрэмжит болон зохиогдох гэж байна. Энэхүү тэмцээний ач холбогдол болон танд төрж буй сэтгэлдээ хуваалцахгүй юу? Миний бие волейболын спортод тамирчин, дасгалжуулагч, шүүгчийн хуваар 44 жил зүтгэж ирлээ. Энэхүү морин төвөргөн 2026 нэгдсэн арга хэмжээ нь Ерөнхий боловсролын сургуулийг 1982 онд 8 дугаар анги төгссөн. 1984 онд 10 дугаар анги төгссөн газ морин жигтнүүдийн дунд зохион байгуулж байгаа юм. Арга хэмжээний спортын гол төрөл болох волейболын тэмцээнийг миний нэрэмжит болгон зохион байгуулж байгаад туйлын баяртай байна. Морин төвөргөн 2026 нэгдсэн арга хэмжээ бол Монголын соёл, ах уй, спорт, өв уламжлалыг сурталчилж байгаа том арга хэмжээ юм. Тиймээс энэ тэмцээн нь волейболын спортыг олон нийтэд сурталчлах, тамирчдын ур чадварыг сорих, цаашлаад бага тамирчдын нөхөрлөлийг бэхжүүлэхэд маш том ач холбогдолтой юм. Энэ удаагийн тэмцээний зохион байгуулагт болон оролцож буй бага тамирчдын чансааг та шүүгч, дасгалжуулагч хүний нүдээр хэрхэн харж байна вэ? Өмнөх тэмцээнүүдээс юугаараа онцлог болж байна? Энэ жилийн тэмцээний хувьд газ морин жигтнүүдийн дунд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Оролцогч багуудын тактик, бэлтгэлжилт маш өндөр түвшинд байна. Зохион байгуулалтын хувьд ч олон улсын стандартын дагуу шүүлт, талбайн бэлтгэлийг хангасан. Одоогоор хотын нэг дүүрэг, хөдөө орон нутгаас 19 аймаг, нийт 20 аймгийн олон шилдэг тамирчид ирж оролцох гэж байна. Миний харж байгаагаар маш өргөн хүрээнд зохион байгуулагдана. Волейбол манай улсад ямар өндөр түвшинд хөгжиж байгааг, тэр дундаа ахмад тамирчид ямар идэвхтэй байгааг, мөн тэднийг эрүүл амьдралын хэв маягт дасгах, эрүүлжүүлэх, цаашлаад алдаршуулах гол зорилготой. Та бол волейболын улсын шүүгчдүүдийгүй олон шилдэг тамирчдыг бэлтгэсэн дасгалжуулагч хүн. Тэмцээнийг шүүх болон талбайн гаднаас багийг удирдах хоёрын аль нь илүү их хариуцлага, мэдрэмж шаарддаг вэ? Хоёулаа өөр өөрийн гэсэн онцлогтой, асар их хариуцлагатай ажил. Дасгалжуулагч хүн бол тамирчныхаа сэтгэл зүй, тактик, алдаа дутагдал бүрийг зүрхээрээ мэдэрч, ялалтын төлөө хамт шатдаг. Харин шүүгч хүн бол талбай дээр хамгийн өндөр мэдрэмжтэй, туйлын шударга, дүрмийн дагуу шийдвэр гаргагч байх ёстой. Миний хувьд дасгалжуулж байсан туршлага маань шүүрт хийхэд, шүүгчийн нарийн мэдрэмж маань шавнараа бэлтгэхэд үргэлж харилцсан тусдын болдог. Залуу тамирчид болон волейболын спортоор хичээлдэж эхэлж байгаа хүүхэд багчуудад та спортын мастер хүний хуваар ямар зөвлөгөө, урам зоригийн үг хэлэх вэ? Волейбол бол цэвэр багийн спорт. Талбай дээр ганцаараа хичээгээд хизээч амжилтанд хүрдэггүй. Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө байж ялалт ирдэг. Тиймээс залуустай хандаж хэлэхэд техник, ур чадвараас гадна багийн тоглолт, бие биенээ хүндэтгэх сэтгэл зүй хамгийн чухал шүү гэдгийг хэлье. Түүнчлэн бэлтгэлийг чин сэтгэлээсээ тууштай хийх хэрэгтэй. Өнөөдөр алдсан ч маргааш түүнийгээ засаад урагшлах төвчээр таныг спортын мастер, улсын аваргын тавцанд хүргэнэ. Ярилцлагынхаа төгсгөлд таны цаашдын зорилго болон энэхүү тэмцээнийг хамтран зохион байгуулж буй хамт олон бага тамирчдад хандаж хэлэх үгээр ярилцлага өндөрлөе. Миний цаашдын зорилго бол Монголын волейболын спортын хөгжлийг олон улсын түвшинд хүрэхэд хувь нэмрээ оруулсаар байх. Илүү олон чадварлаг залуу шүүгчид болон тамирчдыг бэлтгэх явдал юм. Энэхүү тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулж буй морин төвөргөн 2026 нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах багийнхаа хамт олонд мөн намайг үргэлж дэмждэг Монголын волейболын холбоо, үе үеийн шавнар, хамтран зүтгэгчтэй гүн талархал илэрхийлье. Бүх баг тамирчдад амжилт хүсэж, тоглолтод даацтай, шүүрт нь мэргэн байхыг ерөөе.